7 хоногийн 5 өдөр манай шинэ гэсэн байхгүй манай ажил сургуулийн тэгээд гисэн чинь би зүгээр одоо би энд болон дурын оролт. Би яг энэ шиг хүсэж тасгаад би зүгээр ревоны материал авах гээд гарсан байхгүй юу? Би чиндэмээс юм болчихлаа. Юу эмхтэн үний шунлаа гэж. Миний авсан юмнууд их штий. Миний хэлбээс авчихдаг авах гарсан заяа ийм тууд. Тэгээд тэгсэн чинь цаашаа Machst du dein Video? Ja, für meine Vlog. YouTube. Oh. Hallo, ich heiße Bascha. Nee, so hast du schon gesagt. Hä? Du hast schon gesagt. Wann? Ah, so, wir gehen nach Marktplatz oder Europaplatz für H&M, weil sie gesagt hat. Und dann vielleicht nach dem H&M shoppen, dann wir werden nach Weihnachtsmarkt gehen, oder? Ja. Dann Karaoke! Der ist ja immer noch hier. манай гэрт манай найз ирээд одоо надад цөв гэж өгч. Би влогон дээр оруулаа шүү. Хөөрхөн мөрхөр. Гэхдээ юу байхгүй юу? Би гараараа заваар гарах байна. Тэг юугаар зурах таа? Энэ охин надад цөв гэж өгч байгаа байхгүй юу? Тэгээд гурлаа савхаар зурдаг гинэ. Би сахаар юу гэж хэлээ. Яа, савхаар юу их вэ? Сахаар би ялаа алж чаднаа. Christmas-ийн өдөр миний нийлдэг найзууд нийлж аваад тэг яг өөртөөхөө уусын хоолыг авчираад тэг хоорондоо солилцож Christmas-ийн оройг тэмдэглэе гэж ярьсан байхгүй. Тэг би яг сая хоолоо бүгдийг хийж дуусгачаад одоо нүрэ бодоод өөргөө жоохон бэлдээ гарт юм гэж бодоод би нүрэ яаж бодох вэ гэж бодож байна. Жохон тод бодчихвол яа гэм бол өгн миний ингээд юуны Waldorf хэсэг энэ дээрээсээ гэрэлтээс махгүй тэгсэн чи гэрлэний өглөө босож ивчтэмс а нэрээ энэ Берлин гэдэг хоттой ойрхон одоо Берлин Германы нийслэл шүү дээ. Тэгээд Берлинтэй ойрхон нэг хотод одоо жил болгон Германд зул сарын тийм маркет гэдэг одоо үйл ажиллагаа зохион байгуулагддаг байхгүй юу? Тэнцээ болохоор яг зул сарын бүтээгдэхүүн болон одоо Германы нэг алдартай Glühwein wine буюу халуун тийм wine уудаг. Нэг тийм үйл ажиллагаа болны. Тэгээ тэн дээр маш их германчууд очдог. Тэгээд тэгсэн чинь саяхан Берлинтэй ойрхон нэг хотод тийм үйл ажиллагаан дээр очсон нэг Саудын Араб эмч одоо ингээ маш олон хүмүүс бөөнөрсөн байгаа штэ. Тэгсэн чинь тэр хүмүүс дунд шууд ингээ амар хурцтай машинаар яваад тэгээд тэрнээс болоод жоохон энэ аваар гашууд л илэрхийлээ жоохон нэг тийм чимээгүй байгаа. Гэхдээ нөгөө талаараа яг нөгөө гадаадын ирхэн учраас өөртөөх нь иргэдэн бид ингээ маш амьдтай амьдарч байна. Тийм учраас гадаадын иргэдээ Германаас гараг гээд нэг тийм үйл ажиллагаа болоод байгаа. Чагсаалын тэр болоод зүгээр ингээ бусад хүмүүс ингээ зүгээр ажиллал амьдраа явж байгаа шүү дээ. Тэнгүүд заавал нэг нь ингээ бусдтай айгу тийм төвөг бодож гай болох юм. Тэгээ хаан ч гэсэн юу. Тэгээ одоо тэр хүнээс болоод бас нэг хэсэгтэй л хэцүү авахаа яг тийм арабаас ирсэн хүмүүст бол тэг тэр бүр амар тэнэг тэгсний Германд яг юу идэг вэ гэсэн чи тэр хүн иймч хийдэг гэсэн. Бурхан минь иймч хийдэг хүн тийм амар үйлдэл гаргаж ийн гэж бодохоор л иймч хүн ч уг нь хамгийн хүнлэг сайхан сэтгэлтэй хүн байх шаардлагатай шүү дээ. Тэгээд тэгсэн чи тийм байх гэхээр надад бүр хэлэх зүг болдог. Тэгэл одоо дээр доороо нөгөө янз бүрийн хүмүүс ядаргаа болол хэлж байгаа байхгүй юу. Тэгээ Германы чинь зарим хот нь нөгөө рацист жоохон арьс өнгөөрийн алхуурлах үзэлтэйгээр аюугаа алдартай.
Тэгээ тэнгуч чинь жоохон тэрнээс асуудал үүсээд ирж байгаа юм. Одоо тэгээд нөхцөл байдал яг хаашаа ирэхийг бол сайн мэдгүй л энэ тэгэл төв төгөр байгаа хүмүүсийн амьдрал тэгэл гаалт хүмүүс бишгүй л ах юм даа. Яг нөгөө My Name is Han гэдэг кино үдштэй. Гадаад амьдардаг тийм энэтэг гэр бүл байсан чинь 9 сарын 11-ний алан идэх үйл ажиллагаанаас болоод сургуулийн хүүхдийн буллинг үүтэ шууд алддаг. Тэгээ тэрний шудрах хэсэг тогтоохын тулд хөгжлийн бэрхшээлтэй аав нь Америк улсын ерөнхийлөгчтэй уулзах гад яваад байдаг. Би алан идэгч биш гэж хэлгээ. Тэгэл наад зах нь тэр мөрнөөс болол зөндөө асуудлууд яг тэгж үүсдэг баха доороосоо панда шиг болчихно үгүй юу? Маг мэддэг хүмүүс чамайг харахаар ингээд шууд бантх саанд ороод идэг гэдэг. Тэгээд би өнөөдөр яг Christmas зөвлөлө бантгаар үсээ чимэглэж байгаа. Надад бол таамдаа тавсаж. Тэгсэн чи манай нэг өөрөө бас бодтой өсөй батсан байдаг юм. Тэгэл одоо нэг байна. Нөө шинжилгээ орой болохоор ямар ч юм байна. Манай тийм